Сайн байцгаана уу? Та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон компаниудын ярилцлаганд тэнцэх 150 өдрийн чаленжийн дараагийн өдөр эхэлж байна. За өнөөдрийн бидний бодох бодлого ямар бодлого вэ гэхээр merge to sorted lists гэдэг нэртэй бодлого байна. За энэ бол юуны бодлого вэ гэвэл linked list-ийн бодлого. За linked list гэдэг зүйлийг мэдэхгүй байвал интернетээс хайгаад суур мэдээлэлээ авах хэрэгтэй. Тэгжиж энэ бодлогыг бол бодож чаднаа. За тэгэхээр биднэрт бол хоёр linked list өгөгдөнө. За одоо энэ дээр харагдаж штэ 1 2 4 1 3 4 гэдэг энэ илүү visualize гэдэг гаргаж байна. Тэгэхээр энэ нөгөө sorted list гэсэн учраас ирэмбэлцсэн байгаа тий. Багаас нь их рүү ирэмбэлцсэн байгаа. Тийм хоёр лист өгөгдөд энэ хоёр листийг хэдүүлээ хооронд нь нийлүүлж бичих гэнэ. Бидний зорилго бол. За одоо чинь за хамгийн их хэсэгтээ бол 1 1 гэдэг хэлж байна. За тэгэхээр хаанаас нь ч эхэлж болсон. За хэдүүлээ энэ Чернелийн ягаанаас нь эхэлсэн байна тий. Чернелийн ягаанаас нь эхлээ. За дараа нь энэ дээр за хэдүүлээ энэ дээр биччихээ дөө. Тэрний илүү амар юм биш. 1 4 1 3 4 1. За энэ бодлого бол ерөнхийдөө linked list-ийн хамгийн суур түвшний амархан бодлого. За тэгэнгүүт хэдүүлээ хамгийн ихтэй яах вэ гэвэл 1 1 ижирхэн байгаа учраас бичсээ, нэгийг нь бичсээ. За дараа нь дахиад 1 байгаа учраас нэгийг нь бичсээ. За тэгээд 2 байна те. Дараачийн баг тоон гэвэл 2 байна. Дараачийн баг тоон 3 байна. Тэгээд 2 ширхэг 4-ийг бичээд хэдүүлгийнхээ шинэ лист үүсгэнэ. За merge хийж байгаа тэр лист үүсгэнэ байна те. За тэгэхээр хэдүүлгийнх нь зорилго яаж энийг хийж чадах юм бэ? Яаж энийг хийж болох юм бэ гэвэл хэдүүлсэнд нь юу хэрэгтэй вэ гэвэл хэдүүлсэнд нь шинэ толгой хэрэгтэй. Тэгэхээр хэдүүлээ бүр шив шин linked list хийх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Бид нар бол энэ хоёр листийг хуулаад хийсэн лист нь энэ биш, шинээр лист хийх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр яах вэ гэхээр за хэдүүлээ юу гэдэг нь те. За энийг ер нь damage гэдэг юм дөө. За хэдүүлээ damage чи энэ за энэ угаасаа хэдүүлээ за хасах нэгээс ихсүүлчих те. За хасах нэгээс ихсүүлчих. За хасах нэгээс ихсүүлээд за тэгвэл энэ дами гэдэг юу ч одоо хаашаа point хийцэн байна гэхээр одоо хаашаач point хийгээгүй байгаа байхгүй. Тэгэхээр nose pointer буюу одоо хоосон pointer зүүн point хийцэн байгаа. За тэгэхээр хэдүүлээ яах вэ гэвэл эхний хоёр юуг нь харьцуулаад үзье. За 1 2 4гээ 3 ширхэг нөөд байгаа тий. Linked list-ийн 1 3 4гээд. За энэ жишээн дээрээс хэдүүлээ аваад үзье. За тэгэхээр хэдүүлээ эхлээд юу хоёроо шалгачи. За list 1-ийнхаа хамгийн ихнийх list 2-ийнхаа хамгийн ихнийх хоёрыг нь шалгачи. За энэ хоёр бол айз юу вэ? 1 1 гэж. За тэгвэл хэдүүлээ айзыг нь авсан болно шүү дээ. За хэдүүлээ list 2-ыг нь авчи. List 2-ийн 1-ийг авчи. За list 2-ийн 1-ийг авсан юм чи энэ одоо хэдүүлсэнд хэрэггүй болчих шүү дээ. Энийг бид нэр аль хэдийн авсан юм чинь. За тэгвэл энэ одоо point хийжсэн энэ юугаа point руу баруун тишин шилжүүлээд 3 руу авчиж. Одоо 3 1 2-ыг хооронд нь харьцуулаад үзвэл мэдээж 1 бага шүү дээ. Тэгвэл list 1-ийнхаа 1-ийг одоо авъя. Тэгэхээр одоо энийг хэдүүлээ авцсан гэсэн үг шүү дээ. Энийг хэдүүлээ авцсан гэсэн үг. Энэ хэдүүлээ хэрэггүй гэсэн үг. Тэм учраас дараачих руу ширж 3. Одоо 200. За тэгэхээр 3 2 гэдэг энэ хоёр нөөдөөс мэдээж 2 нь бага байгаа учраас за энийг би доошо болгоод биччихье. 2 нь бага байгаа учраас 2-ыг нь авнаа. За тэгэхээр хэдүүлээ энэ хоёрыг нь авцсан юм чи одоо энэ pointer баруун тишгээ ширжих хэрэгтэй шүү дээ. За баруун тишгээ ширжсээ 3 4 2 мэдээж 3 нь их. Үгүй 3 нь их гэнэ 3 нь бага. За тийм учраас 3-ыг нь хэдүүлээ энд бичсээ 3 энэ одоо хэрэггүй болсон бид нар ширжүүлсээ 4 дээр ирлээ. За энэ бол айзыг нь авсан болно шүү дээ. Айзыг нь авсан болно тий. За 4 4гээд. За хэдүүлсэнд нь за ингээд энэ бодолд бол ойлгомжтой байна тий. Яг тэгэхээр энэ хоёр яг ижирхэн урттай байгаа учраас бидний хувьд бол ойлгомжтой болчихж байгаа байхгүй. Ижирхэн урттай юм чи. За хэрвээ өөр урттай байсан бол яах вэ? Одоо чинь зөвхөн 1 гэдэг нэг ширхэг нөөдтэй лист нэгтэй. За нөгөөх нь болохоор 1 3 4 гэдэг нөөдтэй. За ингэсэн бол яах вэ? За ингүүл бол бүр амархан. За яах вэ гэхээр хідүүсээ за дами гэдэг нэг хідүүл нөөд хэрэгтэй шүү дээ. Хасах нэг гэдэг за юутай гэд хідүүсээ зүгээр бодчих. За тэгвэл хасах нэгээсээ бид нэр
нэг рүү очоод за энэ нэг рүү очсон гэж бодчих. Энэ нэг рүү очсон гэж бодчих. За нэгийг нь байхгүй болгочихсон. Тийм учраас энд ирэхлээр тэгээ 3 1 2-ыг харьцуулж үзтээ мэдээж нэг бага учраас нэгийг нь ийшээ хийзээ. Тэгвэл ийшээгээ point хийх юуг босч байгаа юм чи энэ хоёр чинь одоо энэ чинь хоосон нode дээр хүрээд ирж штэ хоосон байна. Хоосон pointer болчихж байна. За тийм учраас энэ чинь яг тэр доторх value-г нь харьцуулна гэдэг чинь утгагүй зүйл болчихж штэ. Тийм учраас яг үгүй энэ node дээр ирсэн бол зүгээр шууд юу яач. Дараачихын нode-ийг хідүүзээ шууд 3 болгоод заасгах чинь гэсэн үг. Энтэй энэ node-тэй шууд заасгах чинь гэсэн үг. Заасгаад биччихнэ. За ерөнхий бодлогын санаа бол энэ. За тэгээд юу яах та return хийхдээ бид нар dummy-гийн next-ийг хідүүзээ return хийх нь шүү дээ. Dummy-гийн next гэдэг бол энэ node те. Энэ бол хідүүзээ энэ linked list-ийн толгой нь урж чадах нэ. Яг тэгвэл энийг нь хасчихж байгаа учраас энэ хэсгийг нь хасчихж байгаа учраас энэ хэсэг нь ихээр чинь яана. Энэ хэсэг нь ихээр чинь хідүүзгийнхэн зорилгын linked list болж чадчих шүү дээ тий. За ерөнхий бодлогын санаа нь бол ийм хідүүсээ кодчлоод үзүүл гэж ойлгомжтой болох хаа гэж найдаж байна. За хідүүсээ бодлогоо бодоод үзцгээе тий. За эхлээд list node буюу хідүүсээ шинэ node хийх хэрэгтэй шүү дээ тий. Хасахныг гэдэг юутай. За хідүүсээ энэ дээр шинэ instance үүсгэж байна гэж хідүүс ойлгож болох нь. За instance үүсгэснийхаа дараа хідүүсээ яах вэ гэвэл за list node за curry гэдэг нь яг хөтэ тухайн үеийнхаа юуг нь авч үзэж штэ хідүүсээ тий. Хідүүсээ хэрвээ шууд зүгээр дамыг цаашаага явуулчвал дамын хэлбэрээр нь явуулчвал хідүүлээ дахиад эргээд дамгийнхаа толгойг нь олоход боломжгүй болчих ш. Тийм учраас хідүүсээ ийм замаар хийж байгаа гэдээ ойлгочих жоох нь. За тэгээд list 1, list 2 нь одоо ямар нэгэн node руу point хийж явах үед хідүүсээ ажиллана гэж. За тэгээд list 1-ийнх нь value нь list 2-ын value-гаас яана. Бага байвал хідүүсээ current-ийнхоо next-ийг list 1 болгож штэ. За тэгэнгүүтээ хідүүсээ list 1-гээ ширж үсчин тий. List 1-ийг баруун тишээ ширж үсчин. За тэгэхээр хідүүсээ энэ дээр харж үзэхэд за хэрвээ за list 2 нь 3 байлаа гэж бодоход list 1 нь 1 байлаа. За тийм учраас хідүүсийнхийнх нь энэ шаардлагыг хангаж чадчих штэ. Энэ шаардлагыг хангаж чадж байгаа учраас хідүүсээ тухайн list 1-ийн point хийж байгаа pointer руу current-ийн next-ийг явуулаад list 1-гээ дараачихын node руу явуулчихж байгаа байхгүй. За эсрэг нөхцөлд нь яах вэ гэвэл энийхээ эсрэгээр л хийжтэй тий. List 2 руу. За тэгээд list 2-ыг next руугээ ширж үзнэ. За тэгээд хамгийн төгсгөлд нь бол мэдээж current-ийг юу руугаа ширж. За яг одоо хідүүсэнд нь энэ дээр сонирхолтой зүйл гарч ирэх нь одоо resource-то бичгээд хідүүсээ ингэж биччихвэл зүгээр байдаг. Яг тэгвэл хідүүс дамыг угаасаа хэрэггүй шүү дээ бид нарт. Дами гэдэг тэр pointer угаасаа хэрэггүй. Тэр чинь хасгныг гэдэг ISO pointer хийгээд байна шүү дээ тий. За ерөнхийдөө бол бодлогын санаа үзье. Ингэ бодчихно. За хідүүсээ энэ дээр алдаа гаргасан байна. За би нэг зүйл мартсан байгаа нь юу вэ гэхээр нөгөө нэг юугаа залгахаа мартсан байна шүү дээ. Одоо list 1 нь хэрвээ үлдсэн байвал те list 1 нь үлдсэн байвал хідүүсээ зүгээр current-ийн next-ийг нь list 1 болгочиход болно шүү дээ. За эсвэл нөгөө нөхцөлд list 2 нь үлдсэн байвал хідүүсээ list 2 суугаа залгахчод болно шүү дээ. За хідүүсээ үзцгээе одоо. За болж юм тийм ээ. За ерөнхийдөө бол бодлогын санаа нь ийм энэ бодлого бол ерөнхийдөө list одоо linked list-ийн хувьд бол амархан бодлого. Тийм учраас ерөнхий бодлогын санаа бол ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Бид нэр sorted list үүсгэн тэгээд тэр бүх шаардлагуудаа аваад хэрвээ бага байвал current node одоо байгаа node-ийнхоо нэг дараачийн node-ийг нь list 1-ийн point хийж байгаа node болгочихно гэдэгт ойлгочих нь. За хэрвээ ойлгомжгүй байвал та нар бүгдээрээ linked list-тэй дахиад нэг давтаад үзээрэй. Ерөнхийдөө linked list-ийн ойлголт сайтай хүмүүсээс энэ бодлогыг л асуудалгүй бодчихно. Хэрвээ linked list-ийн илүү их бичлэгийг оруулахыг хүсвэл комент хэсэгт бичээрэй.
За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүгдтэй баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Мөн надаар бодуулахыг хүсэж байгаа бодлого байвал комент хэсэгт бичээд захиалгаа өгч болно шүү.